Өнөөдөр Монгол Улсын их хурл 2026 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталжээ. Яг хуулийн хугацаанд батлаа гэж гишүүд маань энэ пост оруулаад баярлал байх шиг байна. Тэгэхдээ эх оны төсөв Монголын ард түмэнд их хүн тусгаар болсон шүү. Тэр тусмаа нөгөө уул уурхайг үзэн яддаг хөдөө орон нутгийнханд маань бүр аюултай төсөв батлагдсан гэдэг та бүхэн бас мэдж аваас гэж хэлмээр байна. За яасан бэ гэхээр өмнө нь Монгол улс одоо ингээд Монгол улсын гол орлогын чинь олдгоо салбар чинь уул уурхай шүү дээ. Тэгээ ингээд Монголд байгаа нэг цөөхөн хэдэн уурхаагаас орж ирсэн орлогоо ингээд бүгдийг татан төвлөрүүлээд түүнийг одоо Монгол улсынхаа тэр 21 аймаг 330 орчим сум суурьндаа яг аль тэгш хуваагаад ингээд өчтдөг байсан. Би одоо ингээд зүүрлэж хэлэх юм бол одоо нэг 5 хүн байлгаж бодъё л да 5 өөр айл өрх. Нэг нь ингээд маш их хөдөлмөрлөж орлого олдог. Нөгөө дүүн зүгээр гэртээ ингээд юу ч хийхгүй алцаагаа твтчихэд нэг 5 гэр бүл байнгут орлого олсон тэр ганцхан хүнийх нь бүх мөнгөний хурааж авангуудаа нөгөө ажил хийхгүй алцаагаа ятчаа 5 хүндээ хувааж өгч байгаа яг адилхан ингэж ийм л төсөвтэй байсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл энэ удаагийн төсвөөр юу болсон бэ гэхээр энэ байдал өөрчлөгдсөн. Сумдын төсвийг огцом таньсан. Суманд байгаа төрийн албан хаагчдыг орон тоог нь 9% цомгох гэдэг үүргийг өгчихсөн. Тэгэхээр одоо нөө жинхэнэ найдаж хоорондоо хөлөөж илцэж захиргааныхан за чи одоо ажиллаа чи яв чи зайл гээл айгуул ахтуу амраг садан тэгэл нам юу гарч хилцэх нь ямар ч л ингэсээр 9% нь 10 хүндэтмийн нэгийг найд чинь нийлж гад халахаар болсон. Нэгдүгээрт. Хоёрдугаарт орлого олдоггүй. Одоо нөө уул уурхайг эсэргүүцдэг нөө байгаль орчин ярьдаг. Тэгээд ямарваа нэгэн байдлаар ингээд ажил үйлчлэгээ эрхлэж байгаа ингэж нэг бизнес эхэлж байгаа хүнийг хавчин гадуурхдаг тэр сум умынхан бол бүр сүрэх болноо. Бүр сүрий шүү. Тэгээ хэрвээ жоохон тийм толгойн ажилтдаг сэргэн тийм засаг дарахтай сум байх юм бол азар тийм сум байх юм бол ястай жинхэнэ нөгөө сум суурнгаас төрөн гарсан тэр нэг бизнесүүдийн одоо тэр сум болгонд бас нэг яаж иж байгаад нэг амжилтанд хүрсэн нэг хэд мундаг бизнесмен байгаа шүү дээ. Тэднэрийгээ одоо татаад за ядаж та төрс нутгт дээр компаниар ирээд бүртгүүлээ. Манай сумын нэр дээр татвараа төлөө. Тэгтээ тэрнгүү улс төрийн татвар чинь хаан уулдч төлнө, Сүхбаатарт төлнө, эсвэл тэр Булган аймгийн Горбон булган сумд төлнө хамаахгүй. Яг л нэг данс руу орох учраас тэр төлдөг татвараа ядаж тэр хаа хамаагүй хотод биш манай сумандаа төлөө гэж гуйдаг болно. Хоёрдугаарт ямар нэгэн байдлаар ажлын байр бий болгох гэж хүмүүсийг хавчин гадуурхаж, нутгархаж, эргүү балаацдаг байсан бол тэрийгэ болоод манай дээрээ ажлын байр бий болгох, манай дээрээ үйлдвэрлэл бий болгох, манай дээрээ ажил эрхлээд гэж гуйдаг болно. Нэг өсөндөө хандлага шал өөр болгож байгаа гэсэн үг. За тэгэл нэг ямарваа нэгэн уул уурхайн одоо аль бисны хууль ёсны лицензтэй төрийн эрх бүхий байгууллагын тамгатай бичгтээ очих хүмүүсийг бөөрөлгөж, машин техникийг эвдэж, жагсаж, шатааж эсэргүүцэж лайвдаг байсан явдал одоо таслан зогсоогдноо. Хэрвээ нөгөө эргүү оркуудыгаа сум захиргаач нухчин дарж одоо энэ балаа эргүүтлийг нь таслан зогсоохгүй бол тухайн сумынхан бол бүр бараг татанд буугдана. Энд чинь шудрах штэ. Хэрвээ ингээд хүн хоол ундгүй орлогогүй бол тэгэл дампуурал өхөл дуусдаг үстэй. Яг тэрэн шиг тухайн сумынхан ямар нэгэн байдлаар орлого олж тасвар төлөхгүй бол тэгэл зам ясараа тэр сумынхан яалтчгүй нэг имлэг нь үлдэх байх, сургууль нь үлдэх байх, цэцэрлэг нь үлдэх байх. Бусдын бүгдийн татан болгоно, байхгүй болгоно. За тэгээд энэ аймагтайгаа ойрхон байдаг аймгийн төвөнд аймаг болгоны төв дээр бас нэг сум гэдэг нэг балаа юм байгаад байгаа шүү дээ. Аймаг засаг даргын тамгын газар гэж хажууд нь дахиад тамгын газар гэдэг нэг хэд эргүү балаа юм сууж идэг. Энэ минийг одоо нэн дараа татан буулгах ёстой. Энэ давхардл хийдэл тэгэл албан тушаал болгон дээр л нэг авилгач болгоож байгаа. Албан тушаал болгон дээр л сул цайлан халаал дулаан төсвийн зардал байгаа шүү. Тэгээд ийм сул зардуудаа бүгдийг танаад чадж байгаа хөдөлмөрлж байгаа хүмүүс рүү тэрийг жигд хуваарлаад ингэ явдаг. Ийм болцсон шүү. Энд гэхдээ миний үүснэж баталсан хууль чинь ийм шүү хөөе тамины. Наад толгой молгоогоо жоохон бодолтой байгаараа таад маань. Тэгээ одоо нэг бүх юм чинь ингэ сүрлийн эргэцгээд ирэнгүүд гинтгэл ухаан орсон юм шиг хашгирах биш. Эн чинь ингэ батлагдсан гэдгийг бас ойлгоод аваарэ. Хэрвээ та нарт ойлгох ухаан байхгүй бол тэр ойлгодог хүмүүсээр нь тайлбарлуулаад аваарай гэдэгт хэлмээр байна да.